Эзэндээ үйлчлэхээр түүний хүндлэгээр эсэнд та нартай маш их баярлалаа. Эзэн бол итгэмжит юм аа. Амен. Эзний хайр инэрлийн төлөө талархаж байна. Халелуя. Хэдэн асуултаар эхлэе гэж бодож байна. Таныг хүмүүс Христ итгэгч гэдгийг мэддэг үү? Таны эргэн тойронд мэддэг хүмүүсээс гадна мэддэггүй хүмүүсийн дунд хүмүүс таныг Христ итгэгч гэдгийг чинь мэдэх үү? Яаж мэдэх үү? Шууд нэг танихгүй хүнтэй тааралдаа, танихгүй хамт олон нөхөрлөд дотор, зах дотор, дэлгүүр дотор, засаг захиргаан дотор, ямар нэгэн бүлэг хүмүүс дотор, ямар нэгэн хэн нэгэн орчинд, ямар нэгэн хүмүүсийн дунд орлоо гэхэд таны хэн нэгэн "Оо чи Есүсийн хүн байна" гэж хэлэх тийм боломжтой юу? Боломжтой юу? Өчиг чинь итгэгч юм байна штэ гэж таныг би итгэгч гэж өөрийгөө илэрхийлээгүй байхад, би сүмд явдаг гэж илэрхийлээгүй байхад, би Христийнх юм а гэж хэлээгүй, ямар нэгэн хандлага, ямар нэгэн авир үзүүлээгүй байхад, зүгээр анх танилцсан яг хамт байсан яг тэр үедээ "Хүү чи чинь Бурхны хүн байна штэ" гэж хэлж мэдгүй. Маш их боломжтой. За зарим нь боломжтой, зарим нь боломжгүй гэдэг янз бүрээр ярьж байна. За хин нэг бүгд хамгийн түрүүнд одоо цагдаагаар бодож үзсэн. За энэ хүн бол цагдаа байна гэдгийг нь мэдэх боломжтой. За яагаад? За тэр дөрөм тувцаа өмсцэн те. Ингээ цагдаа хавцыг өмсцэн, цол одоо юугаар тэмдэгэ зүүчгсэн. Ингэж одоо энэ цагдаагийн ахмад байна. Энэ цагдаагийн хошууч байна. Энэ дэд тахлагч байна. Энэ зүгээр одоо цагдаа байна гэдгийг ингээд бид нар яг мэддэг. Онцгой байдлынхныг яаж мэдэх вэ? Бас мэднэ тийм ээ. Лам нарыг энэ хүн лам байна гэдгийг нь яаж мэдэх вэ? Хазан толгоогоор нь мэднэ. Одоо эсвэл за тэгээд бас хазан толгойч бас тэднийг илэрхийлэхгүй те. Тэгээ бас нөгөө яг өмсгөл зүүсгэл хувцсан тэднийг яах вэ? Энэ бол яг лам хүн байна гэдгийг ингээд мэддэг байгаа тийм үү? За тэгэхээр өнөөдөр та бүхэн маань яг энэ үгэнд маш ингээд чухалчилж ингэж бүр сүсэглэж хүлээж аваасаа, итгэж хүлээж аваасаа тий. Мэдэндээ гэдэг тэр хамтгаар биш тий. Яг ингэж хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгээд Илч Паулын захидлуудыг уншихад Ром ном, Коринт ном, Галат ном, Эфес ном, Колосай ном. За тэгээд баг Илч Паулын захидлууд дээр одоо бичигдээгүй үлдээгүй нэг сэдв байдаг. Энэ болохоор зэрэг ямар сэдв байдг вэ гэхээр зэрэг хоцлол гэдэг үг гэдэг. Хоцлол. Хөвж өмнөх орчуулгад дээр нь хөвж хөндүүлэх гэж байсан байгаа тий. За ингээд та нар одоо Эхлэл номыг ингээд уншиж байгаа тий. За ингээд Авраамын бурхантай уулзаад гэрээ байгуулж байгаа хэсгүүдийг уншиж байгаа. Тэндээс эхлэн хоцлол гэдэг зүйлүүд яригдж эхэлдэг. За энэ талаар суралцсангаа бид нар нэг зүйлийг зүрх сэтгэлдээ хүлээж авах болно. Ариун сүнс үгээ хэлэх болно. Мэн үү? За олон хүмүүсийн хувьд Библийн сургалт, семинарууд ингээ арай илүү Библи судалтай ойрхон байдаг хүмүүсийн хувьд энэ талаар хангалттай мэдлэгтэй байх. Тэр болгон нэм гарагийн цуглаан дээр энэ сэдвээр ингээ нэг юм номлогдчихсэн. За би одоо номлог дотроо магадгүй ингээд нэг иш татаад ярьжсэн зүйл байсан баг. Харин яг ингэж энийг гаргаж ирж одоо өнөөдөр ингэж номлож байгаа. Тэгээ эндээс ингээд та нар одоо цаашдаа Библи уншихдээ энэ яг юу хэлээд байгаа юм болоо гэдгийг ойлгож тэгээ яг Илч Паулын захидлууд дотор яг ариун сүнсийн санаа нь яг юу байсан юм бэ гэдгийг яг ойлгож хүлээж аваасаа гэж хүсэж байна. Мэн. За бүгдээрээ Эхлэл номоо гаргая. 17 дугаар бүлэг дээр очие. За нэгдүгээр шилээс нь уншаад явна. Авраамыг 99 настай байхад эзэн Авраамд үзэгдэж "Би бол төгс хүчит бурхан. Чи миний өмнө явж гим зэмгүй байхтун. Чи бид хоёрын хооронд би гэрээ байгуулж чамайг улам өндөр болгоно" гэв.
Авраам нүрээр газар унсанд Бурхан түүнд хандан миний хувьд харагтун чамтай хамт байгуулах миний гэрээ бол чи тоо томшгүй олон үндэстний эцэг үг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учраас үүнээс хойш чамайг Авраам гэж дуудахгүй харин Авраам гэж гэх болно. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойш үр удмын чинь Бурхан байхын тулд өөрийнхөө гэрээг чиний үр удмын хооронд үе үеийнхэн чинь мөнхийн гэрээ болгон тогтооно. Чиний цагаач суугаа энэ нутагт буюу Кананы бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удмд чинь би өөрдийн өмч болгон өгөөд тэдний Бурхан нь болно гэвэ. Тэгээд Бурхан Авраамд айлд хэлэхдээ чи болоод чамаас хойш үр удам чинь үеийн үед миний гэрээг сахигтун эр хүүстэн болгон хоцлуулах ёстой. Чи болон чамаас хойш үр удмын чинь сахих ёстой миний гэрээ энэ юм. Та нар тэрхийн альсаа тануулах тун. Энэ нь чи бид хоёрын хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно. Хойч үеийнхний чинь эр хүүстэн бүр мөн гэрч чинь төрсөн та нарын үр удмын бус альва хүм болон гадны хүнээс мөнгөөр худалдаж авсан боолч бай бүгд 8 хоногтоо хослуулах ёстой. Чиний гэр төрсөн нь мөнгөөрөө худалдаж авсан нь та заавал хослуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн тушаа гэрээ болох болно. Хослуулаагүй буюу тэрхийн альсаа тануулаагүй эр хүүснэн ард түмнээсээ тасрагдах болно. Учир нь тэрээр миний гэрээг зөрчсөн юм аа гэв. За хамгийн анхны энэ хослол хийх санаа даалгавар хаанаас ирж байгаа нөхөр зэрэг Бурханаас ирж байна. Энэ юунаас болж ирж байгаа хэрэг гэрээнээс болж ирж байгаа. Авраамтай байгуулж байгаа гэрээнээс болж. Тэгээд Авраам Бурхан хоёрын хоорондох гэрээ зөвхөн тэр хоёрын хоорондох гэрээ байсан уу? Түүнээс хойш үеийнхэнд үр удмуудтай чинь хамаатай гэрээ байх болно гэж хэлж байгаа. Тэгэд Авраамыг юу гэж юрөөсөн? Чи бол үндэснүүдийн эцэг байх болно. Би чамайг юрөөснийг юрөөн, би чамайг хараасныг хараа. Би чиний үр удмуудыг юроо. Чи бүр юрөөлийн үндэс байх болно. Чи өнөөдөр Авраам байсан бол чи Авраам болох болно гэж хэлж байна. Энэ бидний хооронд байгаа гэрээ юм аа. Тэгээд хэдэн настай байхад энэ гэрээ хийгдсэн гэж байна? 99 настай байхад. 99 настай байхад Авраамын амьдрал ямар байсан? Түүний эхнэр нь 90 настай. Түүний нас нь өндөр болчихсон. Тэгээд эхнэр нь хүүсэр төрөх боломжгүй. Тэгээд нас нь өндөр болсон. Ингээ хүний нөхцөл бодлын дагуу ингээ бодоод үсэх юм бол юу үр удмын тухай яриад байна гэж, юу хойч үеийн тухай яриад байна гэж бодохоор ийм зүйл байгаа. Гэтэ энийг өдөр бол бүгдөө мэднэ хэрхэн Бурхан өөрийнхөө амлалтыг гэрээг сахиж хэрхэн энэ зүйлийг биелүүлснийг бүгдөө мэдж байгаа тийм үү. Тэгээд харин энэ дотор нэг тэр гэрээг баталгаажуулсан нэг тэмдэг та нар хийх ёстой гэжсэн. Энэ нь болохоор зэрэг хослол юм аа гэжсэн байна. Энэ болохоор зэрэг Нэлэх Бачар 8 хоногтой эрэгтэй хүүхдийн бэлэг эрэгтний тэр сул арсыг, тэрхийн арсыг та нар огтолж авах ёстой. Энэ нь бол хослол юм аа. Энэ нь бол гэрээний тэмдэг авах болно гэж хэлсэн байна. За ингээд Бурхан өөрийн ард түмэнтэйгээ Авраамаар дамжуулан гэрээ байгуулад гэрээний тэмдэг болгоод ийм хослол гэдэг зүйлийг хийсэн байна. За ингээд он цаг удаан жилийн туршид энэ хослол зүйл маань явсаар байсан. Энэ нь ингээд Израиль гэдэг үндэстний нэг өвөг тэдний нэг юм сайрхал, нэг юм бахархал болж гэж явсаар ирсэн байна. Тэд нар энүүгээрээ дамжуулан бусад үндэстнүүд юм сайрхдаг байсан тийм. Бид нар бол Бурханы ард түмэн. Бид нар бол ганц Бурхантай. Бид нар бол хослол хийлгсэн ард түмэн гэж. Бүгдээрээ Давидыг саная тийм. Тэр Голиатын өмнө ирэхдээ энэ мө хослол хийлгээгүй мө Филист хүн хослол хийлгсэн Бурханы ард түмнийг дормжлох юу юм бэ гэж ирж ирсэн байна. Тэгээ энэ нь ингээд тэр үе үеийнхний туршид Израиль ард түмний хувьд бахархалт тэмдэг нь, бахархалт илэрхийлэн, бахархалт утга учир нь тэд нар хэн нэгэн ард түмнээс өөр үндэстнүүдээс ялгаруулдаг, өөрсдөө дэвүүлэгдэг тэр нэг зүйл нь тэдний хувьд хослол байсан. 8 эрэгтэй хүүхд төрөөд 8 дахь хоног дээр нэг юм яслал үүддэг байсан нь энэ хослол байсан.
За тэгэхдээ Бурхны санаа нь яг юу вэ? Бурхны санаа нь яг юу байсан бэ? Энэ дотор яг Бурхны санаа нь юу байсан бэ? Гол зорилго нь энэ хослол байсан уу? Гэрэн дотор нь яг юу байсан? 9-р эшлэлдэр уншия. Тэгээд Бурхан Авраамд хэлэхдээ чи болон чамаас хойш хүрүүдэн чиний үеийн үед миний гэрээг сахихтун гэж. Гэрээ гэж юу вэ? Энэ хоёр талаас хоорондоо бие биендээ одоо биелүүлэхээр амлсан тэр амлалтыг хэлж байгаа. Бурхан амлалтаа хэлж байгаа. Авраамын хувьд бас нэг амлалт байгаа. Энэ болохоор тэр ард түмнээс хүсэж байгаа зүйл нь болохоор тэр сахих тухай. Хуулийг сахих тухай, гэрээг сахих тухай энэ зүйл байгаа. Тэгэхээр зэрэг энэ хоцлол болоод энэ гэрээг сахихын төлөө зориулагдсан болохоос биш яг хоцлол нь одоо гол утга учир нь ерөөсөй байхгүй. Гэтэл Израилийн ард түмэн юудэчүүд яасан бэхээр зэрэг нүг гэрээг умартаад нүг сахих ёстой юм умартаад тэд нар энэ зан чаншил дээр энэ тэмдэг үйлдэл дээр илүү ач холбогдол өгсөн. Тэгээд үүгээрээ тэд нар одоо бусад үндэстнүүдээс өөрсдөө ялгаж эхэлсэн мэт. Хоёр хүн хоорондоо эсвэл байгууллага хүн хоёрын хооронд эсвэл бизнесмэнүүдийн хоорондоо гэрээ байгуулад бид нар гэрээн дээр гар үсэг зурдаг. Тэгээд тамга дардаг байгаа тийм үү? Тэгээд тэр гэрээнүүдийг тэр хүчин төгөлдөр тэр гэрээг сахихын тулд одоо тэмдэг болж байгаа зүйл нь тэр юу байдг вэ? Тамга байдаг. За тэгээд одоо болоо юу? Тэгээд тэн дотор бичигдсэн бүх зүйлсүүдийг хаях нь тэр зүйлүүдэд үл ойшоох нь одоо тийм чухал. Сахих нь чухал, болцлоо биелүүлэх нь чухал. Журмуудаас сахих нь чухал, гэрээгээ сахих нь маш чухал байсан. Гэтэл Есүс Христийг ирэх үед, Есүс ирж төрөх үед энэ нь өсөж хөгжиж явсаар хагаад тэд нар энэ зүйлийг ясан мэхэр зэрэг орхигдуулаад тэгээд үүгээрээ тэр хоцлоороо тэд нар өөрсдөө дөвөлгчихсэн. Энэ зан чанараар өөрсдөө дөвөлгчихсэн. Яг л бид нар хосогдсон ард түмэн. Бид нар Бурхны гэрээний ард түмэн. Тэгээ бусад үндэстнүүдийг тэд нар доор боддог байсан. Тэднийг бол тэм зохистой гэж бодог. Тэгээд Есүс Христ ирээд ялангуяа ариун сүнс ирээд чуулганууд таригдаад тэгээд дэлгээлтийн эзэд бий болох яг энэ үед яг энэ дотор нэг зөрчил гарч ирсэн баг. Тэгээд юудэчүүд юу гэж хандсан бэхээр бидэнд сайн мэдээ хэрэггүй. Бид нар угаасаа Бурхны ард түмэн харахгүй юу? Бид нар хосол хийлгсэн гэж. Бидэнд аврал хэрэггүй. Бид нар чи сайн мэдээ хэрэггүй. Тэгээд Ром номон дээр Илж Паул загтал бичгтээ Ром 1-р бүлэг дээр бүх хүмүүст юудэчүүд, грекчүүд, харин үндэснүүдч энэ дэлхий дээр байгаа бүх үндэснүүдэд сайн мэдээ хэрэгтэй юм аа. Сайн мэдээ нь Есүс юм аа. Сайн мэдээнд нь хүч байдаг юм аа. Бүх хүмүүс аврагдах ёстой гэж хэлээд тэгээд 2-р бүлэг дээр нь яг юудэчүүд рүү хандсан. Яг тэдний зан чанартай холбоотой юм дээр нь одоо чиглүүлэг ирсэн байдаг. За хэдүүлээ Ром 2-р бүлэг дээр очиж. Тэгэхээр яагаад энийг ингэж Илж Паул тайлбарлаж бичих ёстой болсон бэхээр зэрэг Ромчууд Ром 2-р бүлэг биш 3-р бүлэг дээр байгаа. За 21-р ишлээс уншъя. Итгэлээр зүтгэгдэнэ гэдэг гарчигтай. Харин эдүүгээ Бурхны зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба иш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христ итгэх итгэлээр Бурхны зөв нь итгэж бүхэн байна. Ядгарлал байхгүй. Бүгд нүгд үйлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золиотоор дамжин Бурхны нэгүслэр үнгүй зүтгэгджээ. Өөрт үлдэгсэн нүгдүүдийг Бурхан төвчж өнгөрүүлсэн учраас өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд түүний цуснд итгэх итгэлээр дамжуулан Бурхан түүнийг эвдрүүлэх гэж нийтэд харуулв. Энэ нь эдүүгээ цагт өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зүтгэхийн тулд билээ.
Тэгвэл сайрахт нь хаана? Хаан ч үгүй. Ямар хуулиар зүтгэгдэх вэ? Үйлсийн хуулиар үгүй. Харин итгэлийн хуулиар юм. Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зүтгэгдэх гэж би үздэг. Бурхан зөвхөн юудчуд их гэж юу? Тэр мөн харийнхных босоо. Тийм ээ, тэр бас харийнхных мөн. Яагаад гэвэл бурхан цорын ганц тул хоцлуулсныг нь итгэлээр хоцлуулаагүйг нь итгэлээр зүтгэн. Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодгүй, огт үгүй. Харин ч бид хуулийг баттгадгаа гэсэн байна. Амен. За тэгэхээр энд ингээд юудэ гэдэг өөртөө болвол ингээд өөр үндэстнүүдээс өөр бидэнд сайн мэдээ хэрэггүй. Бид нар бол гэрээний арт юм. Бид нар бол хослог хийлгсэн арт юм гэдэг энэ сайрхал тэдний дотор байсан байна. Гэтэл Иж Паул загтал дээрээ хоцлуулсан ч хоцлуулаагүй ч нэг л зүйлээр зүтгэгдэнэ. Энэ нь итгэлээр юм аагч гэсэн баг. Итгэлээр юм аагч гэсэн баг. Амен. Тэгээд Галаат хотынхны бичсэн Иж Паулын загтлаа бид нар утга зарим ишлүүдийг уншина. Түнд юу гэж хэлсэн бэхээр зэрэг зарим нэг юудын шашин тунгууд харийнхан Есүс Христ итгээд тэдний итгэдэг бурханд итгэж эхэлсэн. Тэнгүүд тэд нар яасан бэхээр зэрэг Иж Паулын араас яваад дахиад нэг нэмэлт сургаалуудыг итгэгчдэд оруулж ирсэн нь та нар манай бурханд итгэж байгаа юм уу? За одоо тэгвэл та нар нэг юм хийх ёстой. Та нар хоцлол хийх ёстой гэсэн. Тэгээд Иж Паул энэ дээр нөө гэж хэлж байгаа. Нөө гэж хэлж байгаа. Тэгээ энийг л бид нар яг ойлгох нь өнөөдрийн сургаалын маань гол зүйл. Яагаад Иж Паул энд үгүй гэж хэлсэн бэ? Яагаад энийг тайлбарласан бэ гэдэгтэр бид нар маш том ач холбогдол өгсөн. За 2 дугаар бүлгийнхээ Ром 2 дугаар бүлгийнхээ 25 дугаар ишлэлээс уншъя. За 17 дугаар ишлэлээс уншъя. Хэрв та юудэ гэх нэр зүүж хуйлд найдан бурхнаар сайрхан мөн хуулиас заалгаснаар түүний хүслийг мэдэн онцгой юмсыг таньдаг юм бол мөн хуйлд ор мэдлэгийн болон үннийг цогцтой гээд сохруудын газарч харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл монхог хүмүүсийн сургагч балчир хүмүүсийн багш гэж өөртөө итгэлтэй байдаг юм бол бусдад заахтаа та өөртөө заагаагүй юу? Бүү хулгай гэж номдоод та хулгайдгүй. Бүү завхаар гэж яриад та завхаардгүй. Шүтээрүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тондгүй. Хуулиас харахч та өөрөө хуулийг зөрчнөрөө бурхныг гутаадгүй. Учир нь бурхны нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог гэж бичигдсэн байдаг. Хэрв та хуулийг биелүүлбэл хоцлол нь тустай аж. Харин та хуулийг зөрчигч нь муу юм бол таны хоцлолч нь хоцлол биш болог. Тиймээс хэрв хоцлуулаагүй хүн хуулийн шаардлагуудыг сахивал тэрээр хоцлуулаагүйч хоцлуулсан мэд тооцохдох болсон. Хоцлолыг бие хийлгээгүй хүн хэрв хуулийг сахивал хуулийн бичиг болон хоцлолтой атаа хуулийг зөрчсөгч гэж таныг шүүх болсон. Учир нь гаднах байдлаараа юудэ байх нь юудэ биш. Бөгөөд мах бодын гаднах хоцлол нь хоцлол биш. Харин доторх байдлаараа юудэ байх нь юудэ хүн мөн. Бичгээр бус сүнсээр хийлгсэн зүрх сэтгэлийн хоцлол нь хоцлол мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус харин бурхнаас ирдэг юм аа гэж. Амен. За юудэчүүдийн давуу талыг энэ дээр бичсэн байна. За тэд нар юуг сайрхдаг гэсэн. Тэд нар надад бурхан байгаа. Бид цорын ганц үнэн бурханд итгэдэг гэдэгтэй. За энэ сайн уу? Сайн. За тэд нар бурханаас ирсэн хууль байгаа. Энэ нь бас зөв үү? За зөв тий. За тэгээд тэд нар өөрсдөө бид нар бол бусдаас илүү мэдлэгтэй, бид нар бол төгс стандарт онц сайн зүйлсийг мэддэг гэдгээ тэр юудэчүүд эрүүгээр бахархаж байсан, сайрхаж байсан уу? За тийм байна тий. Бид нар бурхан ганцхан бурханд итгэдэг. Бидэд хууль байгаа. За бид нар бүр илүү танараас илүү сайн онц зүйлсүүдийг бид нар мэддэг гэдгээрээ тэд сайрхаж байсан байна. За тэгтэл Иж Паул тэгтэл тэд нар бас өөрсдөө хуулийн дор мэдлэгийн цогц мэдлэгтэй гэдэгтээ тэд нар бас итгэжсэн. Үүндээ бас сайрхаж байсан. Тэгээд тэд нар өөрсдөө юу гэж хэлжсэн бэ гэхээр зэрэг бид нар бол сохруудын газарч юм аа. За бид нар бол харанхуйд байгаа хүмүүсийн сургагч нь юм аа. Бид нар бол монхог хүмүүсийн багш нар юм аа. Балчир хүмүүсийн багш нар юм аа гэдгээ тэд нар өөрсдөө энэ зүйл дээр яасан
дөвөөлөгч байсан. Илж Паул тэдний тэр өөрсдөө дөвөөлөгдөг, өөрсдөө сайрхдаг, өөрсдөө гаргаж ирдэг юмсуудыг энэ дээр ингээд тоочин бичсэн байгаа. За тэгвэл гэж хагаад. За тэгвэл тэднээс асууж байгаа. Бүү хулгаал гэж номлодог та хулгаалдаггүй юу? Бүү завхаар гэж хэлэхдээ та завхаардаггүй. Тэ? Шүтэнүүдийг жигшдэг та шүтэнүүдэд үйлчилдэг. Та нар хуулиар саргадаг артаа та нар өөрсдөө хуулиас зөрчдөг. Тэгэд үүнээсээ болоод та нар Бурхны нэрийг харийнхны дунд доромжлуулдаг. Бурхны нэрийг та нар дунд доромжлуулдаг гэсэн. Тэгээд хоцлолтын талаар хэлж байгаа. Хоцлолт юуны төлөө тустай гэж байна? Хуулийг биелүүлсэн үед л хоцлолт тустай гэж хэлсэн байна. Тэгэхээр яг Илж Паул яг тэр Авраамтай байгуулсан гэрээний тэр яг утга учирыг энэ дээр яг хэлж байгаа. Тэр хоцлолт гэдэг тэр тэмдэг чинь, тэр зан үйл чинь юуны төлөө вэ гэхээр хуулийг биелүүлэхийн төлөө тэмдэг байх шүү дээ. Энэ хормын бөгж би их нэртэйг хоримлаад их нэртэйг гэрэлтийн гэрээ байгуулчих. Тэгээд энэ бол миний их нэртэйг гэрээ байгуулсан гэрээний маань тэмдэг. Тэгвэл энэ дотор ямар ч ид шид байхгүй. Энийг ингээд намайг ихнэрээ хуурахгүй байхаас хамгаална гэж бас бодохгүй. Эсвэл нэг амлалтуудаас сахихад намайг хүч болно гэж бас бодохгүй. Гэхдээ би энэ бүгжийг гараасаа салгадгүй зүүдэг. Энэ нь ингээд намайг эхнэр нөхөртөөгөө их нэртэйгээ байгуулсан гэрээг сахихад маань үргэлж сануулж идэг. Энэ зорилгын төлөө энэ гоё зүйлсэд нэгдүгээр шалтгаан биш. Хоёрдугаарт энэ дотор ямар нэгэн эд шид амин сүнсээс байгаа юм биш. Хэрвээ би ингээд мохог байх юм бол би өөрөө ингээд зүрхэн дотроо би яг тэр хамтаа сахина гэж шийдэг байх юм бол би энэ бүгснээс болоод би ингээд асуудалгүй амьдрна гэх юм бол эхнэр нөхрийн харилцаан дээр асуудалгүй амьдрна гэх юм бол бас худлаа. Энэ гэхдээ надад яг тэмдэг болдог. Би ч эхнэртэй юу гэж хэллээ? Би тэр гэрлээд 20 жил чинь 25 те 22 жил болчихно. 22 жилийн өмнө би эхнэртэйгээ гэрлэхдээ Бурхны өмнө, бусдын өмнө, аав ээж ах дүүсийнхээ өмнө би ямар амлалт өглөө гэдгийг маань сануулдаг юм тэмдэг баг. Яг үүнтэй адилхан тэр хоцлол гэдэг тэр тэмдэг маань Израиль юудэчүүдийн ард түмний хувьд яг тийм би чинь Бурхныхаа хуулийг сахих ёстой шүү дээ. Гэрээг нь зөрчихгүй байх ёстой шүү дээ. Хуулийг нь биелүүлэх ёстой шүү дээ гэдэг тэр даалгавар руу тэр зүйл рүү чиглүүлж өгөх ёстой байсан. Гэтэл тэд нар ингээд гой зүүсэн бөгжөөрөө энэ ингээд арт эрдэнэс Индранил алмаадсан ингээд бист нэр гой бүг зүүсэн байгаа гэдгээр ингээд тийм сайрхдаг шиг тийм сайрхал ирсэн гэсэн. Тэр хоцлолоороо тэд нар өөрсдөө ингээд ариунд тооцсон. Тэр хоцлолоор өөрсдөө бусдаас илүүд тооцсон. Тэр хоцлолоороо бусдаас илүүд ингээд болгочихсон. Ийм хандлагатай арт түмэн байсан. Гэхдээ яг үнэн сэтгэл дотроо тэд нар Бурхны хуулийг сахижсэн нөхөр үгүй. Бид нар ингээд Библийг унших юм бол энэ юудын ард түмэн яасан? Тэд нар шүтэнүүдэд үйлчлсэн. Тэд нар Баалд мөргсөн. Тэд нар ингээд гаднах дүр төрх нь Есүсийн тэднэртэй ингээд зөрчилдөжсэн, тэднийг зэмлэжсэн нэг зүйл нь юу байсан? Тэд нар ингээд тийм нэг гой ингээд өмсгөл зүүсгэлтэй тий? Ингээд нэг юм фарисей, хуулийн багш нар тийм ховцос өмсгөлтэй, дахиж тийм ховцос өмсгөлтэй. Тэгээд түүгээрээ тэд нар ингээд өөрсдөө ингээд Бурхны хүн гэдэг тэр тодорхойлолтын дотор ингээд амьдэрдэг. Бурхны арт түмэн гэдэг тодорхойлолт дотор амьдэрдэг. Яг үнэн чанартай яг амьдрал руу нороод яг хөл тавиад яг ингээд алхаад эхлэнгүүт маш олон зөрчлүүдийн дотор ингээд байч. Тэгээд Илж Паул тэднээс асууж та нар хуулийг заадаг мөртлөө та нар хуулиа зөрчдөг шүү дээ. Үүнээсээ болоод та нар Бурхны нэрийг бусдад доромжлуулахад нөлөөлдөг гэж хэлж байна. Тэгээ яг үүндээ та нарын тэр сайрхадгаа хоцлолч нь бол яг үүндээ та нарын сайрхал биш юм аа гэдгийг энэ дэр хэлж байна. За тэгвэл энэ өнөөдөр надад танд ямар хамаатай? Шинэ гэрээний үеийнхэнд ямар хамаатай юм бэ гэж. Шинэ гэрээнийхнийг юудэчүүд хоцлол хэлэх ёстой гэж шахаж байна. Та нар манай Бурханд итгэж байгаа юм бол энэ тэмдгийг үйлдэх ёстой. Энэ гэрээний төлөө та нар энэ зүйл хийх ёстой гэж. Тэгээд
эндээс нэг зүйлийг бүгдээр саяын гişэд дотроос олж харах ёстой. Юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг учир нь гаднах байдлаараа юудэ байх нь юудэ биш бөгөөд мах бодын гаднах хослол биш. Харин доторх байдлаараа юудэ байх нь юудэ хүмүү гэж. За тэгэхээр энэ нь болохоор тэр гадна дүр төрхтэй гадна үзүүлж байгаа байдал дээр одоо тийм чухал биш ээ. Тийм учраас бид нар өнөөдөр ингээд Христ итгэгч гэдгээ, пастор хүн гэдгээ, сайн мэдээ тараагч гэдгээ, эсэм бүлгийн удирдагч гэдгээ, ямар нэгэн одоо өөрт Монгол чуулганы итгэгч гэдгээ, ямар нэгэн байдлаар илэрхийлэг зүөх, тэмдэг, ямар нэгэн одоо өмсгөл зүүсгэл олны өмнө ингээд юм харуулах юм одоо өнөөдөр бидэд байхгүй. Энэ байхгүй байгаа нь зөв. Амен. Энэ байхгүй байгаа нь зөв. Хэрвээ байх юм бол бид нар тэр гадна үзэгдэх байдал дээр их ач холбогдол өгнө. Тэ? Ингээд нэг хос хоёр пастор гэж нэг юм онцгой өмсгөл өмсчихсэн ингээд нэг дээгүүр хасан амт ингээд явж ивэл яах вэ? Тэгээд зүр сэтгэл өнгөөгөө харсан чинь амьдралд нь яваад орсон чинь тэ? Ингээд 9 шидийн өнөртөл яах вэ? Тэгээд парисеучуд, юудэчүүдийн хувьд тэр гадна дүр төрхөнд цаад юмаа нуухад нөлөөлчихсөн. Цаад юмаа нуухад нөлөөлчихсөн. Цаад юмаа нуухад нөлөөлчихсөн. Тэгээд Дэвч Паул юу ч хэлсэн бэхээр зэрэг жинхэнэ хослол болвол жинхэнэ зүрх сэтгэлийн хослол юмаа гэж хэлсэн байна. Жинхэнэ зүрх сэтгэлийн хослол юмаа гэж хэлсэн байна. За хэдүүлээ нэг хоёр ишлэл хамтдаа уншъя. Дэд хууль 36 Эзэн бурхан чинь чамайг өөрийн бурхан эснийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хоцолно гэж. За дахиад уншъя. Эзэн бурхан чинь чамайг өөрийн бурхан эснийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хоцолно гэж. За Авраам дээр ямар хослол байсан? Бэлэг хэрэгтний илүү арьсыг, тэрхийн арьсыг танах тийм одоо хослол байсан. За Дэд хууль номны энэ 30 дугаар бүлэг дээр 6 дугаар эшлэлээр Мосегийн номтол дээр нэг зүйл гарч ирж байгаа. Чи болон чиний үр удам бурхан эзнээ хайрлахын тулд нэг хослол хийх болно гэж. Энэ хослолыг ямар хослол гэсэн бэхээр зэрэг зүрх сэтгэлийн хослол гэж хэлсэн. Зүрхий чинь хоцолно гэж хэлсэн. Зүрхий чинь хоцолно гэж. Энэ анхаар хэнд номлогдсон бэхээр зэрэг Канаан нутаг руу орох гэж байгаа шинэ үеийнхэнд номлогдож байгаа номлол. Тэгэхээр өнөөдөр ингээ хараад үзэх юм бол энэ үгийг шинэ үеийнхээ ойлгосноо? Ойлгоогүй. Мосегийн энэ номлолыг ерөөсөө ойлгоогүй. Бясалгаагүй. Судлаагүй. Энэ яг юу хэлж өг гэж ингэж тэрвэрч аваагүй. Зүгээр ингээд нэг чихний хаажгаар өнгөрүүлсэн юм шиг. Тэгээд тэд нар ингээд нэг тэр Авраамаар хэлэгдсэн тэр хоцлол дээр тэр зан үйл дээр одоо хаачл бодчихсон. Бид нар зан үйлдэх дуртай юу? Ямар нэгэн тэмдгүүдийг одоо үйлдэх дуртай юу? Дуртай шүү дээ, тий? Амар мохор сүсэг автах дуртай. 21 дархийг 21 удаа уншвал өрөөгд гэж итгэдэг. Шүдний тарныг өдөр болгон шүд өвдөхгүй гэдэгт итгэдэг, тийм үү? Ингээ ямар нэгэн зан үйлийг ингээд нэг юм тоог гүйцэтгүүлвэл ингээд амьдралд нь юр ус юм болно гэдэгт итгэдэг. Энэ галын хаачиг ингээд нэг хамхаа тавьчвал өрөөгд нь гэж итгэдэг. Нэг юмны дээгүүр ингээд гарахтаа ингээд давхгүйгээр ингээ гараа явуучвал уурган дээгүүр эсвэл ямар нэгэн ингээ зан үйлтэй холбоотой ингээ юм тэмдэгтэй холбоотой юмнууд дээр бид нар маш их ач холбогдол өгдөг арт юм. Тэгээд Израилийн арт юм яг энэ мохор сүсэг давтцсан.
Тэд нар яг тэр зан үйл, яг тэр тэрхийн таналтан дээр ач холбогдол өгсөн. Тэгээд тэд нар цаад сүнслэг утга санааг нь ерөөсөө ойлгоогүй, хуулиа сахих ёстой гэдэг юм дээр одоо ач холбогдол өгөөгүй. Тэгсэн мөртлөө бусад заадаг. Бид нар бол даг үндэстэй. Бид нар Бурхны сонгосон ард түмэн байхгүй юу? Би бол хараа чамд гэрэл олноо. Би чамайг харанхуй дагч чинь гэрэл олноо. Би чамайг мунхаг байх чинь жигэн үнэн цогц мэдлэг өгнө. Та нарын мэдлэг бол хоосон. Үнэхээр та нарын үнэхээр яг ийм сүнс, яг ийм хандлага бидэд ингээ ойрхон санагдаж байна уу? Бид нар хүмүүсийг цуглаанд эргэж хэлэхдээ, номлол сонсооч, Библийг уншаач гэж хэлэхдээ, таны төлөө залбирч өгье гэж хэлэхдээ, би жинхэнэ үнэн замаа олцсон гэж хэлэхдээ, би жинхэнэ яг Бурхны хүн болсон гэж яг тэр тэгж хэлэхдээ, бид нар ямар итгэл үнэмшлэр, ямар ойлголтоор энэ зүйлүүдийг хэлж чаддаг вэ? Гаднах үзмжүүдээр үү? Манай сүмдтэй нэр манай сүмийн барилга гоё. Манай сүмийн өстө дээр магтаал нь гоё. Огтуд нь гоё. Хөвгүүд нь гоё. Өстө дээр манайхан ч өстө гоё байхгүй юу? Тэр бүх үзмж, тэр бүх зүйлүүд нь бидний яг гоё гол нөлөө болж гин үү? Эсвэл яг тэр цэвэр ариун байд, зүт байдлыг мушигж байгаа. Тэр Бурхны үг тушаалуудыг сахыг гэрмэлжж байгаа. Бурхны хайрлаж байгаа зүрх сэтгэл байна уу? Энэ яг зинхэнэ зүрх сэтгэлийн хөвч хүндрэлт юм аа. Мэн. Иремая 4:4-ийг бүгдээрээ гаргаж ирэлээ. Тэгээ иш үзүүлэгч Иремая бас дахин хаатуудад иш үзүүлж байхдаа энэ үгийг бас хэлсэн баг. Юудагийн хүмүүс болон Иерусалимын орсон суугчдаа эзний төлөө өөрсдийгөө хоцол, зүрхээ хоцлуулагдсан. Эс тэгвээс та нар үйлсийн муугаас болж уур хилэн минь гал мэд гарч чадсан хинч унтрааж чадахгүй гэж. Тэгээд Иремая ч гэсэн бас Израильчуудад, Израилийн хаалууд хандан юу гэж хэлсэн бэ? Юудачуудаа та нар зүрх сэтгэлээ хоцлуул. Хэний төлөө гэж хэлсэн? Эзний төлөө. Дэд хууль 36 дээр хэний төлөө хоцлуул гэсэн? Эзний төлөө, эзнийг хайрлахын төлөө хоцлуул гэж хэлсэн байна. Зүрх сэтгэлдээ хоцлуул гэж хэлсэн байна. Зүрх сэтгэлийн хоцлол хүний нүдэнд харагддаггүй. Энэ яг хоцлогдсон хүн байна гэж. Израильчууд одоо бэлэг хэрэгтэй гаргаж ирээд үзүүлээд би бол Бурхны гэрээний ард түмэн гэж хэлж бараг тэр шатнд байна гэсэн үг. Одоо бараг тэгж байгааг бол ах Бурхан минь те. Тэгтээ тэрийг их ярьдаг, дөвөөлөгдөг байсан байна те. Гэтэл өнөөдөр шинэ гэрээнд Бурхны өмнө бидэрт нэг хоцлол баг. Энэ хоцлолыг Илч Паул жинхэнэ хоцлол мөнөөс мөн гэж хэлсэн. Та нар зүрх сэтгэлдээ жинхэнэ хөвч хөндүүлээрэй гэж. За тэгэхээр хоцлол гэдэг маань нэг бэлэг хэрэгтэнд байдаг тэрхийн нэг илүү арьсыг одоо цахиур чулуугаар ч юм уу те ямар нэг чулуугаар одоо авдаг. Энийг баг балчир 8 хоногтод нь авдаг гэсэн баг. За насанд хүрсэн хойно нь хоцол хэрэгжсэн түүхүүд Библиэр зөндөө баг. Тэгээд энэ болохоор зэрэг амар их өвдөлт авчирдаг, зовөр авчирдаг. Тэгээд баг 7-8 хоног бүр ингээд босож чадахгүй, явж чадахгүй бүр ингээд сахих ёстой. Тийм зүйлүүд байсан баг. Яагүй нэг өөр хүүхдүүд те тэд нар ингээд энэ зүйлээр дамжуулаад нэг хэсэг үндэснийг хөөс тэмдэрдэг ирчүүдтэй те та нар бидэнтэй гэрээ байгуулах гэж байгаа юм бол найрамдах гэж байгаа юм бол бидэнтэй адилхан хоцол хийхээс нааш та нартай бид нар найрамдахгүй гэж хэлээд тэгээ ирчүүдийг нь хоцол хийсний дараа өвчтөй багт начаа бүгдийн сэлмэдэд алчдаг. Харин зүрх сэтгэлийн тэр хоцлол яг тэр жинхэнэ хоцлол та хийлгсэн үү? Танд яг нэг энэ зүйл байна уу? Юудачуудтай адилхан бистэнээр итгэгч хүн. Би өөртөө уучлагдсан. Ингээ шашинлаг дүртэй те. Би өөртөө лаг багтааж өгчмчин. Би өөртөө лаг номлогч. Би өөртөө нэг лаг сайн мэдээ тараагч. Би өөртөө лаг инэрлийн үйлс хийдэг хүн. Би өөртөө нэг лаг станд те. Нийгмийн тус үйлчлүүдийг хийдэг хүн. Одоо ингээд бүх хийж байгаа гадна тэр дүр төрхүүдээр ингээд өөрийгөө ингээд нэг юм хамрыг сөхдөг. Гэтэл зүрх сэтгэлдээ хөвч хөндүүлдэг. Эзэнтэй хайртай биш.
Тэгээд хинтээ чамаагүй завхаарахад бэлэн. Хинтээ чамаагүй бузар муу хийхэд бэлэн. Бузар муугаас татгалздаггүй. Муу мухагаас татгалздаггүй. Тэгээд өөчөө чинь сүмд явдаг үстэй. Өөчөө чинь итгэгч үстэй. Тийм ээ гэж хэлдэг. Тэгээд итгэлгүйчүүдийн дунд Бурханыхаа нэрийг доромжлуулдаг. Тэгээд цуглаан огт тасардаггүй. Би символиктэй явдаг. Би Библи судлалд ордог. Би эстэнээр ингээд сүмийнхээ шалгыг угаадаг. Энэ бүхэн чинь таны дөвүүлгэх ёстой. Таны ингээд нэг тийм өөрийгөө харуулах ёстой илэрхийлэл чинь ерөөсөө биш юм аа. Нэгэн өдөр эзэн бидэнтэй уулзаад би та нарыг танихгүй, ёс бусыг үлдэх та нар надаас зайл гэж хэлэх тэр үг ирэх аюултай. Би эстэнээр бүтэн 24 цаг сүмдээ үйлчилдэг. Та намайг харахгүй би эстэнээр шөнийн залбирч та махита би залбирчдаг та харж байгаа үстэй. Би эстэнээр үндэснүүдээр явж магтаал хийлээ. Би үндэснүүдээр явж сайн мэдээ тараалаа. Би эстэнээр нэг ийм агуу хайсууд хийгээгүй гэж юу. Би чөтгөрөө зайлуулж, би өчтөө хүмүүсийг эдгэж ирсэн. Би ийм сайн хүмүүс хийж ирсэн бурхан минь гэж хэлэх үед бурхан би чамайг танихгүй гэж хэлдэг. Тэр хүмүүс зүрхэндээ хөвч өндүүлээгүй. Эзэндээ хайртай биш. Яг нэг израилчуудыг хамраас өгсөн, гоё өмсгөл зүүсэн. Би бол бурханы ард түмэн гэж хэлдэг. Тэр сүнс өнөөгийн цаг үеийнх нь байх боломжтой гэсэн үг. Харин зүрхний хүч хүндлэлт гэж яг юу юм бэ? Зүрхний хүч хүндлэлт яг яаж хийгддэг юм бэ? Өнөөдөр та нар зүрхэндээ хүч хүндлүүлсэн хүнийг гэрчлэлийг сонссон уу? Энэ болохоор сая өнөөдрийн гэрчлэл болохоор үүлэгийн гэрчлэл байсан. Ингээ зүрх сэтгэлээ бурхны өмнө ингээ тавьж байгаа. Аах ёстой юм аа, тайрах ёстой юм аа, тайр. Миний дотор байгаа уур хилэн зайлуулж байгаа. Миний дотор байгаа атгыг хувээ хийжсэн занг зайлуулж байгаа. Гомдгомтгой байдлыг маань, тэр сүзлийг маань энэ зүрхэн дотор байгаа тэр бүх бузар улаагуудаа мис ажилбарт оруулах эхэлж байна. Хосол гэдэг чинь мис ажилбар байхгүй. Яагаад эзэн 8 хоногтой эрэгтэй хүүхдийг сонгосон бэ? Эдгэрх нь амархан. 8 хоногтой эрэгтэй хүүхд бол эдгэрх нь амархан. Яагаад гэвэл бяцхан бачир хүүхдийн тэр бүх эдгэрс нь өсөж хөгжиж байгаа, томорж байгаа. Тийм хүүхдүүд ингээ эдгэрхтэй амархан байдаг, хурдан байдаг. Гэтэл мань мэдтэн 50 үрж байгаа энэ хүмүүс нэг өвчин тусах юм бол нэлээ юм болно. Яагаад гэвэл одоо ингээд эд эсүүд маань ингээд хөгжихөө сэрхээ болцсон нэмэлт амин дэмүүд, нэмэлт юмнууд бүхэл ингээд зүйлүүдийг ингээд бид хэрэгсэлтэй болцсон тэр үед байх. Тэгэхээр аливаа юмны баг дээр нь зүрхээ хөвч хүндвэл зүрхэндээ холслол хийлэг. Зарим нэг ингээд итгэгчээс зарим нэг хүмүүс ингээд тийм дотоод төрлүүдээр явах дурггүй. Ховчлон уулзалтууд дээр гин нүгэлтэй зүрх сэтгэлийн асуудалтайгаа нүүрдэх дурггүй. Яагаад гэвэл нөгөө юм гэрэлд гарчих гээд байгаа учраас. Тэгээ нөгөө бардам занаа. Тэгээ нөгөө нэг тийм дүр төрхөн. Би чинь black pastor штэ гэдэг тэр байдлууд нь. Ингээд яадаг. Тэднийг тэр зүрхээ хөвч өндүүлэхэд нь саатуулдаг. Яг жинхэнэ юутэй хүн, яг жинхэнэ нэгтгэж хүн болохоос саад болдог. Тэгээ харин дүр үзүүлэх тал дээр бол амархан байдаг. Надад ингэж явсан хугацаа баг. Миний итгэлийн 25 жилийн дотор дүр эсгэгч, илгээлтийн эзэн, дүр эсгэгч пастор байсан үед байсан. Би зүрхэндээ хүч өндүүлэхгүй, би зүрхлөөгөө хүрхийг хүсдэггүй. Хотог оруулахыг хүсдэггүй. Тийм үед байсан. Тэгээд зөвшөөрөх үед өөрчлөгддөг. Тухайн үед хоцлыг хийлгэхдээ хутгаар хийдэг байсан. Өнөөдөр таны зүрх рүү хутгах хийвэл юу болох вэ? Үхэн. Гэхдээ өхүүлдэггүй амьдралд энэ хутга байна. Энэ бол энэ юм аа. Энэ юм аа. Энийг та нар зүрхэндээ оруулдаг. Юудэчүүд тэр хоцлын амийг утга санааг зүрхэндээ оруулаагүй. Тэд нар зүгээр ингээ гадна дүр төрхийн илэрхийлэл болгож тэд бясалгаагүй. Тэд энэ үгийг ингээ бодоагүй. Тэр хуудыг ингээ бүр сахих талдаа тэр ирмэлцээгүй.
Гэтэл энэ үг бол Библиэлд Еврей 4:12 дээр юу ч хэлсэн. Хоёр талдаа эртнээс жилүү хурц юм а гэсэн. Энэ үг хаашаа ордог гэж сэтгэл санаа руу бодол руу маань ордог. Энэ үг хаашаа ордог гэж бидний нугас үе чимэг рүү нэвтрэн ордог. Энэ хаашаа ордог гэж сүнс сэтгэлээр маань нэвтрэн ордог. Тэгээд тэн дотор ингээд юм ялгалтууд их хийдэг. Юу сүнснээс, юу зүрх сэтгэлээс, юу бурхнаас, юу муу сүнснээс байгааг ялгадаг, заагалдаг. Тэгээд танагдах ёстой. Тэр хийний тэр илүү арьс шиг тэр арьсыг нь авдаг. Өнөөдөр яг энэ зүйлс бид нар дургу хийдэг. Энэ мэс ажилбарт бид нар дургу хийдэг. Тэгээд би завгүй. Би их ажилтаа. Надад өөр хийх юм их байна. Нөгөө нэг ингээд дүр төрхөө үзүүлэх юмнууд дээр их ачаал бодлогддог. Нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх даг гэж үзүүлэх юмнууд дээр нойргүй зориулгаж бэлэн. Бүр ингээд юугаач золиослоод тэр өөрийнхөө дүр төрхийг үнэн дүр төрхийг нуугаад нөгөө дүр төрхөө үзүүлэх юмн дээр юуг золиосоход бэлэн байт. Гэр бүлээ үр хүүхдээ. Цаг цаваа залуу насаа эрүүл мэндийн. Гэтэл яг бодит яг зүрх сэтгэлийн тэр хүч хөндлөлт дээр бид нар яадаг вэ? Дургуцдаг. Ягдгүй тэнд юм ил гарч гад. Гэрэлд гарч гад. Гэхдээ гэрэл гараасай гэж ариун сүнс хүсдэг юм аа. Тэнд яг эдгэрэлт болдог юм аа. Амен. Тэгээ яг ингээд судалгаагаар ингээд үзсэн бол өнөөдөр исламын шашинтангууд юудын уламжлал шашинтангууд хэвээр тэрхийн асныхаа илүүдлийг ингээд таньж байгаа, хосол хийлгэж байгаа тийм байна. Тэгээд тийм хосол хийлгээгүй ард түмний хоорондын эрүүл мэндийн судалгааг ингээд үсгээр зэрэг яг би зарим нэг сургаал номлууд пасторудаас сонсч ирсэн. Тэр исламын шашинтангуудад тэнд юудын шашинтангуудад болохоор зэрэг эмэгтэйчүүдийн өвчнөд ялангуяа тэр өтрээ эсвэл тэр би эрхтний тэр өвчтүүд нөхөр харьцангуй бага байдаг гэж. Яг тэгвэл эрчүүд нь энэ тал дээр ариун цэрэг сайн сахидаг. Энэ тал дээр тэр илүүдлээсээ тануулсан учраас энэ тал дээр эмэгтэйчүүдийн өвчин гэдэг зүйл тэнд бага байдаг гэж ийм судалгаа үзсэн. За нөгөө талаараа энэ эрүүл мэндийн талаар маш сайн байна. Энэ бас зөв зүйтэй. Гэхдээ бид нар зүрх сэтгэлдээ хөвч хөндлөх юм бол бид нар өнөөс илүү үр дүн харахгүй гэж байна. Бид нар их нартэйгээ харьцаа, үр хүүхдтэйгээ харьцаа, бие биентэйгээ харьцаанууд дээр бид эрүүл байдлыг бид нар харах болно. Эдгэрэлтийг харах болно. За нэг ишлэл уншаад бүгдээр хамтдаа залбирцгаая. За Филиппой 3 дугаар бүлгийг гаргая. Илч Паулын өөрийгөө илэрхийлсэн зүйлсүүд байгаа тийм. Нэгдүгээр ишлэлээс эцэст нь ах дүүс минь эзэн дотор баярал. Та нарт өнөө зүйлээ бичих нь надад төвхтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно. Муу муухай үйлсдүүдээс сэргийл. Биеэ зүсэгчдээс сэргийл. Энэ ногтоос сэргийл. Учир нь Бурхны сүнсээр мөргөж Христ Есүсээр сайрхан мах бодод эс түшиглэх бидний хэл жинхэнэ хоцлол юм шүү гэсэн. Амен. Гэсэн ч би мах бодод түшиглэж болох юм. Хэн нэг нь мах бодод түшиглэх гэдэг бол бүр ч идүү. Би 8 дахь хоногтой хослуулсан. Израиль үндэстнийг Бениамин овг, еврейгээс төрсэн еврей, хууль ёсны фарисей, эдэг зүтгэлээрээ бол чуулганы хавчигч, хууль дах зүт байдлаар бол өөсөвгүй байв. Гэвч миний хувьд олд байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэр ч байтугай. Би Христ Есүс эзнээ танин мэдхэн хосгоо Давид талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгэрийг хог гэж үздэг нь. Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зүт байдалтай биш. Харин Христ итгэснээр ирдэг итгэл суурилсан Бурхны зүт байдалтайгаар
түүнд би олдохын тулд юм аа. Ингэхдээ би өхөлтөнд түүнтэй адил болсноор түүнийг болон амьдлын хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдээд өхөксдийн амьдад хүрч очимоор байна гэсэн. Илч Паулын өөрийгөө дүгийлгэх, түшиглэж болох хамгийн ихний жагсаалтад номер 1-т юу орж байна? Би 8 дахь хоногтоо хоцлуулсан эр хүн байна гэж. Энэ 1-р зууны үеийн Юудын шашин тугандын донд одоо нэг өөрийгөө одоо лаг гэж илэрхийлэх жагсаалтуудын хамгийн эхнийгт нь ордог байсан байна. Хамгийн эхнийгт нь ордог байсан. Бид нар хэн нэгэнтэй очиад танилцаад, хэн нэгэнтэй уулзаад, хэн нэгэнтэй яриад, хэн нэгэндээ өмнө өөрийгөө илэрхийлэхдээ бид нар ямар жагсаалтуудыг барьж авдаг. Ямар жагсаалтууд бидний өмнө гарч ирдэг. Гой брендийн цаг зүүсэн байна уу? Гой машин унсан байна уу? Гой дуулдаг байна уу? Ямар нэгэн брендийн хувцас өмссөн байна уу? Ямар нэгэн тэр дүр төрхийг илүүд үзэх тэр зүйлс дээр бид их ач холбогдол үүсэж байна уу? Харин Есүс Христийг мэддгээрээ сайрхдаг. Бүр түүний төлөө ингээд өөрийгөө зориулдаг. Сайн байна уу? Намайг Хос баяр гэдэг. Би Христийн сүмийн пастор хүн байна. Би цулаанд явдаг хүн гэж хэлэхдээ баяр хөөртэй сэтгэл хангалуун танилцж өөрийгөө илэрхийлж чаддаг. Энд бол бидний бахархал багш. Тэгээ бүр тэр зүрхэндээ хөвч хүндүс дотоод зүрх сэтгэлдээ эдгэрсэн те. Зүрхэндээ хөвч хүндүсэн хүмүүсээс гардаг зүйлсүүд нь юу байгаа? Зүрхний бясалгалаас ам ярьдаг. Тэр нь түүний үг нэгүүлсэнгүй. Давсалсан мэт тийм үг яриатай. Ингээд хүмүүс нэг тийм ерөөл болох байсан. Тийм үг ярьдаг. Зүрхэндээ цэвэр ариун багч хүмүүс үнэхээр ерөөлтэй гэж хэлсэн байгаа. Амен. Тэдний дотор ингээд ямар нэгэн тийм хүн намайг юугд бодчих бол, хүн намайг юугд дүгнчих бол гэх тийм хүний тэр хамаарлаас чөлөөлөгдсөн. Тэр хүмүүс зүрх сэтгэл дотор цэвэр ариун. Энэ намайг ингээд миний юмыг мэдчих болов, тэрийг мань мэдчих болов, энийг мань сонсчих болов гэсэн тийм нууц одоо гмийн одоо сэтэл халахад байхгүй. Тийм эрх чөлөөтэй тийм хүмүүс. Зүрхэндээ хозлуулсан хүмүүс юм аа. Тэгээд Есүстэй хайртай, эзэндээ хайртай. Эзэндээ хайртай. Ирмэя номон дээр хэлсэн байсан сая. Зүрхэндээ хийгээд чихэндээ хөвч өндүүлэх гэж. Тэгээд ингэ тийм дуулууртай. Итгэлтэй чихээ өгдөг. Тэр үеийнхэн хүмүүс зүрхэндээ хөвч өндүүлэх хэрэгтэй юм аа. Амен. Тэгээд энэ хурц сутгыг зүрхэндээ оруулах нээлттэй байдаг. Энэ зүгээр нэг юм шашны үг биш. Энэ ингээд нэг тийм сахилах ботын ном биш. Энэ ингээд нэг тийм амжилтанд хүрэх тэр арга одоо тий зарчмууд өрөөсийн дотор байхгүй. Тэр талаас нь олж унших гад, тэр талаас нь хайгаад, тэр талаас нь бид нар энийг ингээд ингэх гээд идэг. Гэтэл сүнс ам өгдөг юм аа. Үсэг бол хөнөөдөг юм аа. Энэ үг сүнсгүй бол, ариун сүнсгүй бол энэ бол хөнөөх болно. Та нар сэлмээр хутгаар мис ажиллабар хийж болно. Эсвэл хүн алж болно. Бид нар энэ үгээр хэн нэгнийг алж болно. Бас амьдруулж болно. Гэхдээ та зүрх сэтгэлдээ хүч хөндлөсөн хүмүүс амьдруулах болно. Амен. Тэгээд энэ үг та нарт бүрэн илчлэгдээсэй те. Зүгээр нэг ням гаргийн сургал нэг одоо ээлжид нэг тийм сургаал номдод аргацаас үг битгий биш байгаас те. Яг ингээд нэг танаа ингээд бясалгах яг ингээд нэг те ингээд тээх тийм үг байгаас. Тэгээ гэртээ хараад ингээд тийм холцод гэдэг сэдвийг ингээд Библийн аппликейшн дээр холцод гэж
бичиж хайж гаргаж хоттой холбоотой бүх ишлүүдийг ингээ уншаад ингээ бясалгадаг. Тэгэд эзэн минь ээ би танд хайртай гэж хэлэх энэ залбирал чинь маш үнцэнтэй байх болно. Тэгээд эзэн хэлж намайг хайрлахын тулд та нар зүрх сэтгэлдээ хослуулаач. Миний үг тушаалуудыг сахихын тулд та нар зүрх сэтгэлдээ хослуулаач. Амен.